Сайн байцгаана уу? Өнөөдрийн подкастын зочингоор Ховд аймгийн Дөрвөн сумын далайн ижиг хүү Чагнаад орж ахыгаа ингээд урьж оруулж ирэлсэн байна. За ингээд гайхалтай зочингоо хүлээн авцгаая. За тэгээд энэ Ховд аймгийн Дөрвөн сумын далайг одоо хогноос цэвэрлэдэг, одоо сайн дураар байгаль хамгаалдаг ийм сайхан ачтай буянтай ажил хийдэг ийм сайхан үнийг урьж оролцож ирсэндээ маш их баяртай байна. За тэгээ чагнаад орж ах маань өөрийгөө танилцуулна уу? Хизээнээс ийм ажил хийх болсон бэ? Яагаад ийм ажил хийх болсон бэ? Энэ талаараа манай энэ үзэгчдэд одоо өөрийгөө танилцуулж энэ талаараа ярьж өгнө үү гэж урьж байна. За одоо таны үздэг бас таныг нэвтрүүлгийг сонирхдаг бүх хүмүүстээ бас энэ өдрийн мэнд төвшүүлье. Би Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөрөгийн иргэн. Сайн дураараа нуур усаа одоо энэ бохирдлыг цэвэрлээд явдаг иргэн хүн баг. Миний хувьд болохоор яг хуу 2009 оноос л энэ нуурын бохирдол санаа тавьж эхэлсэн. 15 он тэгээд одоо аль болох тэгэл нөгөө нээлттэй биш зүгээр л чадах зүйлээ хийгээ явж байгаад 22 оноос хойш бэлтгэл ажлаа хангаж жагаад Ховд аймгийн хар ус нуурын үргэлжлэл далайн нуурын бохирдлыг одоо цэвэрлэхээр одоо бэлтгэл ажлаа хангаад одоо 4 төчил рүү орцсон явж байгаа иргэн хүн байгаа. Яг уу энэ бол тодорхой л да манай Дөрвөн сум болохоор агуй шаралтай, хар ус нууртай, хар ус нуурын үргэлжлэл далайн нууртай маш их одоо баян бүрдүүлсэн сайхан нуур. Зуны цагт 260 гаруй нэвтрлийн шууд нүүдэл ирдэг. Зэрлэг гахаатай, хотон шуутай, өвөлд нь одоо хон шууд өвлжиж байна. Тэгээд одоо зунд нь одоо бурхны цэцэг, ариун цэцэг, бадамлын хул цэцэг сайхан урууж байна. Монголоор бол цагаан бөлвөө гэдэг. Тэгэхээр энэ сайхан бурхны цэцгээ бид нар энд нутагтайгаа бид нар л хамгаалахгүй бол бас одоо хэцүү. Тийм болохоор одоо иргэн хүнийхээ хувьд би олон хүн санал тавиад хэдүүлээ нийлээ нэгдээ энэ уурын бохирдол одоо бас одоо энэ хийсэн орсон хур хог их боллоо. Эндээс маш олон төрлийн одоо шууд ундаалж ийн хүн зон ард түмэн нь ундаалж ийн ирээдүй болсон хүүхдүүд нь ундаалж ийн. Тэгэхээр бид нэр мэдээж байгаль ээжтэй бол далайн ээжтэй бол мэдээж маш их сөргөн нөлөөтэй. Тэгээд энэ ургах гэж байгаа ургамлуудаа бас их нөлөөтэй байгаа даа. Тэгэхээр энэ хүчин зүйлийг бид бүхэн өөрийн гараар цэвэрлэхгүй болохгүй гэдэг үднээсээ би бараг жилээс эхэлж цэвэрлэгээ үргэлжлүүлээд одоо ингээд 4 жил дөрвөн улирал дамжаа цэвэрлэж байгаа. Хавар цэвэрлээд, намар цэвэрлээд, зун цэвэрлээд одоо өвөл цэвэрлээд ингээд дөрвөн улирал дамжаа цэвэрлэж байгаа. Тэгээд мэдээж энэ 4 жил нур усны бохирдол ямар байсан бэ гэдгийг би өдөр тутмынхаа хатан долоон нур пэш хуудасаараа дамжуулаад хүргээ явдаг. Гаргасан хур хог нь ямар байсан. Тийм болохоор энэ бол амьтаа бүхэн чиглэсэн зүйл. Ус бол бидний бүх зүйл. Тэгэхээр ан амьтан аратан жигүүртийн ирээдүй болсон хүн зон тэгээд Монгол орны одоо нуур цорим бас ганцхан манай Дөрвөн сумын далайн нуур биш бус газраас ч бас бохирч байгаа гэж би ойлгодог мэдээ авсан. Тэгэхээр энэ ганцхан манай асуудал биш энэ нийт Монголын асуудал. Тэгэхээр монголчууд дээрвээсээ угаасаа нүүдэлчид бид нэр хөхөөгд өвөөмэн хөшин аав ээж гэж тэр үед цагаас мэрэгдүүд байсан цагаас л нуур усанд хог битгий хэл бүх зүйлээ л оруулдаггүй байсан гэж заншилт. Тэгэхээр яг хуу иргэн хүнийхээ үүргээ биелүүлээд чадгаараа л хичээгээ явж байгаа ийм иргэн хүн байна. Дөрвөн сумын Өгөөмөрөгийн иргэн Чагнаад орж идэг хүн байна. Маш их баярлалаа. Маш их буянтай ажил хийж байгаа юм байна. Таны энэ ариун ажил ингээд улам дэлгэрэх болтугай гэж өрөөмөрөн. Тэгээд одоо ингээд та өдөр болгоо энэ далайн усан дотор энэ бадамлын ухаа цэцгэн дотор ингээд энэ бадамлын ухаа цэцгийг ингээд цэвэрлээд арчлаад ингээд явж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ? Энэ далайн өдөр болгон бадамлын ухаа цэцгийг хараад ингээд үнэхээр ийм гайхалтай цэцгийг ингээд арчлаад тордоод ингээд явж байхад та ямар мэдрэмж төрдөг вэ? Ямар Яг анх бол би цэвэрлээд эхэлж байгаараа би маш л их хог харж байсан болохоос бус зүйлд анхаардаггүй байлаа. Тэрийг яаж багасгах вэ гэдэг тал дээр би 7 хоногийн 4-5 удаагийн давтамжтайгаар цэвэрлэгээ хийж явж байсан бол 4 жил 4 удаа цэвэрлээд нэг хэсэг одоо хогоо багасгаад жилийнхаа орж байгаа хогнуудаа ингээд ерөнхий хяналтанд оруулаад одоо эргээ харахад
намайг цэвэрлж байгаа үед цэцгнээсээ илүү хогтой байсан бол одоо цэцэг нь илүү ургаад, тэлж ургаад мэдээж бадуулгын гол цэцгийг судлаачд үзснээр бол маш их олон төрөл байдаг гэдэг. Би тэр олон төрлөө ч эхэлж харж байгаагүй. Нэг л сайхан репродуктив байд юм байх гэж бодсон чинь маш их олон төрөлтэй байд юм байлаа. Тэгээд маш их төгс хэлбэр дотор маш өөр хэлбэр дүрсүүд их зөндөө байдаг. Тэгэхээр яг одоо би илүү цэвэрлж явж явах хугацаанд би бадамл ухааг бас судлаад эхэлж байгаа. Тэгэхээр мэдээж дотор нь явж байхад би яг хог усан дотор байх ёсгүй гэж би хэлж байсан бол одоо эргээд би байгалаа мэдрээд усаа хайрлаад тэнд байгаа ан амьтан тэгээд тэр дундаа тэр далаа сайхан амьд сайхан нуураа илүү их мэдэрч ойлгож тэндээс ургаж байгаа үндэстэй бүхнээ би ер нь бол хайрладаг болсон. Мэдээж лянхуу цэцэг маш их олон цагаан цэцгэн дунд ороод тэднийхээ төлөө би ганц иргэн хүн ийм хэмжээний юм хийсэн байна гэд эргээд бодоод тэгээд тэр хуунцрууд маш их хэмжээний хуунцруудаа цэвэрлснийхээ дараа тэр их цэцэг маань ургаж тэлээд маш их газрыг эзэлж олон ширхгээр ургацсан байгааг харах. Тэгээд надад зүгээр баярлж байгаа юм шиг тэр мэдрэмжүүдийг өгдөг. Би нууран дотоо явж байхдаа маш их эрчим энерги авдаг. Яагаад гэвэл зүгээр өөрөө мэдхгүйгээр л тэр нуур ус тэр цэцэг тэр өвс ургамал тэр ан араатан тэгээ бүх байгаль нь надад бас зүгээр л надыг мэддэхгүйгээр сайхан энерги өгдөг байх л гэж боддог. Яагаад гэвэл тэр ажлыг хийж явахдаа маш их хэмжээний хог байгаа тэрийг аваад эргээ харахад нуур сайхан болчихыг харахад надад бол хамгийн сайхан жаргалтай. Яагаад ус гадаргуунд байгаа хог бол шал өөр асуудал. Усан дотор байгаа тэр зэгсэн дотор маш их маневр хийж нэг ширхэг чихрийн цаасыг авахд би хөнгөн цагаан завийг модоор ингэ түлхэж маневрдэж маш их чадал орж зарим үед би завь шургаж хөрөхгүй газар ийм урт хүрээтэй усны гутлаараа шаврын дунд явах. Зарим үед шавраасаа гарч чадахгүй байх. Зарим үед бугуулдаж гарах. Маш их бэрхшээлүүдэд туулж байж тэр зэгсэн дотор байгаа хур хогийг цэвэрлээд тэрнээсээ тэр цэвэрлсэн олон жилийн олон мянган цагийг тэр нууран дотор үтсэн үр дүнгээ би лянхуу цэцгээр хараад тэр лянхуу цэцгийг харахад үнэхээр лянхуу цэцэг ингээд цойлоод надад баярлалаа гэсэн аястаа тийм хүндэтгэл үзүүлж байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг би цаг байн авдаг. Аваад тэр ургасан байдлыг хараад тэгээд нуурын мэлтэлцэж байгаа тэр зөөлөн аялгуу тэр чимээгүй нам хөмхөн тэр одоо тэр нуурын амьд зүйл надад бол их сайхан мэдрэмж өгдөг болохоор би энэ ажилдаа дуртай. Энэ ажлын үр дүн бол өдөр болгон гардаг. Өглөөнөөс өрөө хүртэл би цэвэрлээд ямар хэмжээ их хог аваа гарах тусам миний сэтгэл маш их тайдгарл өгч ийм хэмжээний зайд өнөөдөр би хийж чадлаа. Энэ хэмжээгээр би нуурын ургаж байгаа ургамлыг 50 байлгах чадлаа гэж би өөртөө маш их эрчим энерги авдаг болохоор цалин орлогогүй байсан ч би энэ ажлыг хийх дуртай. Нуур их сайхан харуулсан нуурын шагшуурга надад бас ингээл салхинд гоё бөхөлжөөл ингээл найгаж байгаа нь бол сайхан. Үнэхээр бахарх чинь тань шиг ингэж нуур усаа хамгаалдаг Монгол одоо олон хүмүүс байх болтугай гэж би хүсэж байна л да. Маш их бахархаж байна танаас бас хүмүүс үлгэр дуурайл аваасаа гэж бодож байна л да. Тэгээд ингээд одоо энэ аялал зугаалгаар ирж байгаа хүмүүс ч юм уу одоо энэ хүмүүст одоо хандаад одоо юу гэж хэлмээр энэ юу н одоо энэ нуур усаа байгаль орчноо одоо хамгаалах хэрэгтэй шүү гэдэг үүднээс одоо юу гэж хэлж захимаар байна. Яг хөө бид нар ихэс төрхтэй л одоо усан дотор бүрэлдэж усан дотор тэр ээжийн одоо ариун хэвлэл дотор байхдаа л бид нар усан дотор их сайхан байдгийг гэсэн гаран гартлаа их одоо ээжийнхээ одоо тэр устаа ариун хэвлэлд байхасаа эхлээл хүн гархан гартлаа их амран улан байдгийг нэлээ усан дотор. Тэгэхээр уснаас би болоод усан дотроо жаргалтай байгаад ихэн энэ хорвоод одоо мэдлэг хүртлээ сайхан байчаад хүний одоо биеийн одоо бүх зүйл усны 70%-өөс бүрдсэн гэдэг болохоор бид нар өдөр тутмын унд хэрэглээ маань одоо ус байгаад байна. Тэгээ усаагаар бол одоо бидний амин чухал зүйл юм аа.
Тэгэхээр бид нэр нуур усаа ээжтэйгээ зөөрлж боддог. Хүн ээжийн минь ээж бүх зүйлийг маань энэ байгаль ээж бүтээсэн байгаад нуур ус маань бий болгосон болохоор бид нэр а одоо тэр нэг дуучны ээж хэлсэн байт юм аа. Хүн эхийн ачийг хариулъя гэвэл нуур усандаа л хүндэтгтэй хантаараа. Бид нарыг бий болгосон зүйл маань байгаль их дэлхий шүү те. Тийм болохоор гадуурганы хог Монголд их бий болж импортоор маш их хэмжээний хуунцрууд орж иж байгаа ч гэсэн бид нар иргэн бүр ухамсартай байгаад нуурын дотор ганцхан хүн амьд байгаад байгаа юм биш. Нуурын дотор маш их хэмжээний амьтад байна. Загас чараахаа байна. Тэр амьд маш их олон төрлийн ургамлууд ургаж байна. Тэгэхээр бид нар тэр нуур ус, тэр байгаль дэлхийг нүдний цэцгийн шиг хайрлаж чадвал байгаль биднээс илүү одоо мэдрэмжтэй. Тэгэхээр монголчууд бид нэр эртнээс үеэс эхлэн Азийн цээжинд зүрхэнд оршиж байгаа ард юм болохоор дэлхийн хажуу оршин Монгол хүн дэлхийн энэ тэнцвэрийг одоо хадгалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалахад Монгол хүний хүчин зүтгэл их байдгийн гэсэн. Тэр болохоор нөгөө байгаль экологитойгоо их сайхан тэнцвэртэй ханддаг, хүндэтгэлтэй ханддаг болохоор монголчууд бидний одоо бас ухамсар өдөр тутмын одоо энэ хэрэглээ энэ зүйлээ бас хариуцлагатай ухамсарлаж чадвал нуур ус нутаг орон монголчууд энэ Азийн цэежин зүрхэнд нь оршиж байгаа энэ сайхан нутаг минь бас амармаглан байх юм болоо да гэж боддог. Тэгээд ирээдүйд болсон хүүхдүүдтэй бид нар энэ сайхан нутаг нь усаа энэ сайхан Азийн цэежинд оршиж байгаа энэ сайхан байгалаа бид нар болж өгвөл нэг онгон төрхөөр нь хадгалчих юмсан тэр дундаа бидний өдөр тутмын хэрэглээ бол ус. Усаагааргүй бол хэцүү, алтгүй бол олон мянган жил амьдарч чадна. Усгүй бол 2-3 хоног ч амьдраад хэцүү. Тэгэхээр бид нэр нуураасаа бид нэр бүх зүйлээ авдаг, хадлангаа авдаг, мал манай агуу шаарл бол 200 ямар ч цагт 200 мянган малыг ямар ч зуудад аваа гардаг тийм сайхан агуу шааралтай зэгцтэй бүх зүйлтэй болохоор нуурнаасаа бид нэр бүх зүйлээ авдаг мөртлөө нуур руугаа эргэж байгаль руугаа хариуцлагатай байж байгальдаа бас юм өгч чадахгүй байна, хамгаалж чадахгүй болохоор би энэ асуудлыг бас нэг гол руу нь оруулж магадгүй юм гэдэг байдлаар би зүгээр нэг чатгаа хийгээ явж байгаа юм. Тэгэхээр иргэн бүр ухамсартай байгаараа манай монголчууд өвгтүүгээ судлаад үзвэл нуур усанда хамаагүй зүйл хийдэггүй арт юм. Тэгэхээр бид нар нуур устай байгаль их дэлхийдээ зөв харьцах. Төдийд л биднэрт тэр хайр халамж нь нисээр л байна гэж би таны одоо үздэг тэр сайхан үзэгч нартаа бас дамжуулна хэлье. Биднээс л шалтгаална. Нэг хүн хичээгээд бусдаараа бас хичээж болно. Тэгэхээр бид нар ирээдүй хоош үе, ирээдүйд энэ Монгол улсын байгаль их дэлхийн сайн сайхан оршихын тулд иргэнийхээ үргээ биелүүлээ л гэж. Иргэн бүр хариуцлагатай байгаад иргэн бүр одоо тамхиныхаа ишийг авдаг, иргэн бүр одоо байгальтайгаа шүсээ хаяхтаа чи одоо зохимжтой хайдаг. Тэр сайхан үгдийнхаа тэр зарчмыг бодоод өдөр тутмын зөв дадал үүсгүүлээд бусдад сайнаар нөрөөлж чадах юм бол манай Монголд байгаа энэ сайхан байгаль их дэлхий маань бас л унган төрхөөр үлдээх бүрэн боломжтой л гэж би танаа үзэгчтэй бүх хүмүүст одоо хэлмээр байна. Уриалж байна. Маш их баярлалаа. Тэгээд бас нэг сэтгэл хөдлөлт монголчууд одоо энэ бадамлын ухай цэцэг гэдэг энэ гайхалтай цэцгийг бид нар ингээд хүндэлж дээдэлж өвөг дээдсээсээ ингээд одоо энэ гайхалтай цэцгийн бэлэгдэлтэй байгаа шүү дээ. Ямар нэгэн бэлэгдэл ямар бэлэгдэл агуулж ирсэн болоо гэдгийг бас энэ манай хүмүүст бас ингээд тайлбарлаж өгвөл бас. За яг би бол тийм бол судлаач хүн бол биш. Зүгээр л яг би өөрөө одоо миний ээж бас ганц юм ногоон дээр их тийм хүн байдий. Тэгээд 7 сүмгийд байгуулсан Бадамлын ухай цэцгийн өндөр дэнжитээр 1993 онд
Жанранзыгийн дараа орох номер 2 гэрчлэхэд тийм эмгтэй хүний дарихын сүм байдгийг. Миний ээж бол одоо бас л одоо намайг одоо жоохон байхаас л энэ харуус нуурын дагуу одоо уул ус увааг сэргээх тэрний дагуу байсан хогийг цэвэрлэх гэдэг ажлыг маш сайн хийжсэн болохоор ерөнхийдөө би хүмүүжлэрээ хийж. Тэгэхээр нөгөө сайн ээжийн үлгэр дуурайл бас надад нөлөөсөн байгаа бох. Мэдээж Бадамлын хус цэцэг бол бурхны цэцэг. Буддын одоо шарилшинд бол бүх бурхтын доорд нь Бадамлын хус цэцэг суусан байдаг. За миний ээж өвгдүүд хэлснээр бол манай ээжийн аав болохоор их лам хүн байсан. Тэр юм Бадамлын хус цэцэгтэй нуурлуугаа битгий харж бидсараа гэж хэлдэг байсан. Гэх жишээгээр бас Балчиг намгаас одоо энэ нийгмийн онцгой байлаа ч гэсэн хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн ч гэсэн хүн өөрөө л зөв явбал Бадамлын хус цэцэг шиг ариун байж бас болно шүү л гэсэн утга санаа шүү. Бадамлын хус цэцэг бол Балчиг намгаас ургадаг их ариун цэцэг ургачаад байтал а одоо буруу зүйлд бусдад буруу өгөх бусдыг одоо буруу зүйлийг аялдан дагах биш. Бид нар иргэнийхээ үүргээр Бадамлын хууц цэцэг шиг зөв байгаад үнэн байгаад байгаль ихтэйгээр зөвл харьцаад байх юм бол бид нар бусдаа нөлөөлж чадна. Бусдыг дагаж одоо буруу зүйл хийхгүй юм аа гэдэг утга санаа. Тэгэхээр цагт буруу гэж болохгүй нийгэмд бас буруу гэж болохгүй. Тэгэхээр хүн өөрөө л зөв байвал та нар нийгэмд буруу ихгүйгээр өөрөө үнэн байх юм бол Бадамлын хууц цэцэг шиг зөв амьдарч чаднаа. Амар амгалан хүн өөрөө бий болгож чаднаа. Яг одоо Бадамлын хууц шиг дэлгэрч амар амгалан аз жаргалтай байна шүү гэдэг л утга санааг бас надад хэлжсэн. Тэр бас үнэн байх. Бурхны номыг судлаад үзэх тийм байд юм байлээ. Бас тэгэхээр лэн хууц цэцэг бол маш их одоо хар шавн дотроос одоо ургаж байгаа ч гэсэн тэндээс бас ариун сайхан зүйл би болж ий. Тэгэхээр бид нар бусдад биш бусдыг сайн сайхан зүйлд урайлаж нийгмээ соён гэгэрүүлэх байгаль ихтэлхэдээ зөв боловсон харьцах нуур усандаа хүндэтгэлтэй харьцах нуур усаа бол одоо нүдний цэцгээ шиг харилж чадвал асуудлыг бид нар буруу тийшээ хандуулах биш зовлонгийн их шалтгаан хувь хүнд өөрт байдаг гэдэг гүн гүнзгий утга санаа бас энэ л цэцэгтэй холбоотой байх. Тэгэхээр ариун байхын тулд зөв байхын тулд энэ цэцэг бас холбоотой байх гэж би үздэг. Тэгээд би тийм их мундаг бас доктор хүн биш. Би зүгээр л нэг нуурын хөвөөнд мэдлсэн нэг юм чатгаараа энэ сайхан ариун цэцгээ бас хамгаалчих юмсан гэсэн тийм л иргэн хүн байгаа. Тэгэхээр яг тийм Балчиг намгаас ургасан Бадамлын хууц бүгд ариун болох боломж бүгдэд нь байгаа шүү л гэж яг үнэ. Хүмүүсийн амьдрал ч гэсэн ялгаагүй шүү дээ. Одоо энэ хүмүүс одоо бид нар амьдрал хэцүү байна. Яах вэ? Яаж ингэ энэ бэрхшээлээсээ босч гарах вэ гэдэг шиг яг ингээд энэ Балчир намагтай энэ Бадамлын хууц цэцэг шиг ийм хэцүү ийм гүнд зовлонгоос хүн бас ингээд дэлгэрээ те энэ Бадамлын хууц цэцэг шиг ургаж бас гарч иж болдгийм шүү гэдэг ийм бас амьд жишээ ингээд энэ Бадамлын хууц цэцгээр гаргаад үзсэн болов гэдэг сэтгэл бас төрдөг байхгүй юу? Ийм гоё ариун ийм гоё ариуслын ийм бурхны ийм гоё сайхан цэцгийг ингэж хайрлаж хамгаалж ингэж явж байгаа юм ариун үйлсэд нь маш их амжилт хүсье. Тэгээд би бас бодлоо одоо таныг одоо ингэж юм яаж одоо энэ ариун үйлсийн таны дэмжиж одоо бас ингээд хандив энтер өргөё. Ийм одоо өөрөө ингээд санаагаараа санаачлагаараа ямар нэгэн байгууллагаас цалин энтер авдггүй өөрийнхөө ингээд сайн дураар ингээд ажил хийж байгаа энэ өөрийнхөө чин сэтгэлээс хүсэл зоригоосоо ингэж ийм ажил хийж байгаа ийм сайхан Монгол хүнийг дэмжиж бас ингээд монголчууд маань одоо нэг хандивын одоо би таныг одоо өөрийн гэсэн хандивын данс үүсгэжээсэ гэж хүсэж байна л да. Тэгээд энэ хандивын дансан дээр монголчууд маань хандиваа өргөж энэ хүнийг бас дэмжиж энэ ариун сайхан үйлс нь улам сайхан дэлгэрэх болтох бай гэж би бас өрөөмөр байна л да. Тэгээ бас ингэ таны бас хандивын дансаа энэ дээр ингэ тавьчвал бас зүгээр юм болов уу гэж би бодлоо, хувийн зүгээс тэгж бодлоо. За тэгээд өөр танд одоо хэлж ярих юм юу байна? Одоо хойч үеийн залуучуудаа одоо энэ юм л ингэ хэлчих юмсан
одоо гээд ингээд хилчих юм юу байна? Одоо ер нь За яг хөө бид нэр цөөхөн монголчууд шүү дээ. Цөөхөн методолч маш их чанартай ард юм. Тэгэхээр яг хөө одоогийн хүүхд залуучууд маш их хэрсүү болсон байна, ухаантай болсон байна. Байгалаа бас хайрлах гэсэн сэтгэл их өсөж байгаа юм шиг надад санагдаж байгаа. Тэгэхээр Монголд их цөөхөн газар ургадаг Бадамлын хэсэг. Манай Ховд аймгийн Дөргөн сумын далайн нууранд Бадамлын уулын цэцэг Бан Сэмбэр усны цэцэг Бадамлын гэдэг. Тэгэхээр энэ их гүн гүнзгий утга бэлэгдэлтэй Бадамлын цэцгийг нэг хараад өнгөрөхтэй хүний дотоод сэтгэлийн хэр ярилж яадаг гэсэн. Хэр гэдгийг хилэнц нүгэлгэж бас бие сэтгэлээр үйлдсэн нүглүүд маань арилж яадаг гэсэн. Бас энэ амьдралаас олж байгаа стресс бухимдал бас их сайхан болдгийг нэлээ. Тэгэхээр нуур руу орж байгаа их хүмүүс орохдоо өөр байдаг. Завинд суугаад би ингээд зарим үед одоо тэр моторгүй заваараа үзүүлж байгаа. Тэгэхэд ороод гарах орж явахдаа хүмүүсийн сэтгэл зүг анзуурахад өөр ордог. Орсны дараа нуур нь хүлээж аваад лянхуугаа хараад тэр хүмүүсийн сэтгэл их ямар сайхан амгалан юм бэ гэдэг тэр мэдрэмжийг тэр хүмүүс авч чаддаг. Тэгэхээр лянхуу цэцэг их ариун байгаа нь тэр бол хүний одоо сэтгэл зүг засах тэр зүйлд их онцгой шууд нөлөөлж байгааг би бол анзаарсаар байгаа даа. Тэгэхээр яг уу бид нар ийм сайхан цэцгээ хуунцар энэ бүх зүйлээс хамгаалаад гисмөртлөө иргэдтэй үзүүлж бай. Тэгээд давхар хамгааллаа. Тэрийгээрээ дамжууд одоо нуураа цэвэрлэх багаж хэрэгсэл, нууранд ажиллах маш их зүйл хэрэг болдог. Нуураас гаргаж ирсэн хогоо ангилан хатаадаг. Тэгээд одоо завь мав гэж зөндөл бааз сүр одоо би багуугаар нэг нэгээр нэмэл явж байгаа сайхан сэтгэлдүүж монголчуудынхаа дэмжлэгээр. Тэгэхээр би иргэдийнхээ өгсөн нэг 5,000 төгрөгч би далайн нууранд зориулахыг хүсдэг. Яагаад би нууранд чиглэж ирж байгаа тэр сайхан зүйлийг нэг бааз сүр, нэг багаж хэрэгсэл, нэг одоо 2 зээгээ дагаа явуулахад би нэг тодорхой хэмжээний урамшууллыг өгөөд нууран дунд ажиллах амаргүй байдаг болохоор Монгол битгий хэл дэлхийд одоо энэ ховорхон ариун цэцгээ бид нар хамгаалж хайрлахад надад гэхээсээ илүү далайн нуурандаа сэтгэлийн дэмжлэг илгээх хүмүүс бол нээлттэй. Тэгэхээр би данс үлдээ. Ер нь бол бас нэг хэлмээр үг болохоор лянхуу цэцгийг ариун байлгах чадвал эмэгтэйчүүд хүчтэй явна гэж байгаа. Одоо эмэгтэйчүүдийн 900 эхэлсэн байна. Тэр дундаа Монголд тэгээс 2 газар ургаж байна. Тэгэхээр би охтуудаа шинэ гарч байгаа сайхан охин үрсээ хүчтэй оюунлаг мундаг чадвартай чадамжтай хүмүүс байгаасаа гэж хүсдэг. Эрүүл инх байгаасаа гэж хүсдэг. Оюуны төвшөнд өндөр хэмжээсэнд байгаасаа гэж хүсдэг. Ээжүүд маань урт настай байгаасаа гэж би Бадамлын цэцгээ нуураа аргаддаг. Тэгэхээр бид нар бол ээж их байгалаа бүхний зүйлд их орон их дэлхий ээж их гэдэг үг заавал урд явдаг болохоор бид нар эхлэл рүүгээ чиглэж чадах зүйлээ хийж чадвал ирээдүйн минь тэр үр дүнд сайн сайхан зүйлийг авчирна гэж би дүүрээ итгэлтэй байгаа. Огтоо би цэвэр ариун тунгалаг байгаасаа гэж боддог. Ээжүүдтэй хүчтэй байгаасаа дунд үеийн дүүнэрээ би маш их эрдэм боловсралтай өндөр сэрхүүтэй хүчтэй эмэгтэй болон энэ Монгол орондоо хувь нэмрээ оруулаасаа гэж боддог болохоор биелийн хус эсхэндээ би ариун байлгахын тулд тэгэхээр энэ миний үйлдэл нэг ганц иргэний хийж байгаа үйлдэл мэт боловч ирээдүйдийг сайн сайхан зүйлийг даалгасан зүйл гэж би ойлгож байгаа. Тэгэхээр Монгол орны 300 гаруй нуур цорим тэнд бүгд л сайхан байгаа. Би монголчууд бид нэр өөрсдөө хариуцлагатай байгаад дэлхийд их хоор тосгож байгаа Бадамлын хатан далайн нуур гэдэг харуус нуур үргэлжлэх хатан далайн нуур үйлсэд маань за хүний одоо сэтгэлийн нуурлуу чиглэж өргөлөгөө гэсэн хүмүүс бол тэр бол нээлттэй. Тэр болохоор надад бол чиглэгдэхгүй. Бүх зүйл нууранд зарцуулагдана. Тэр лянхуу цэцгээ ариун байлгахад бүх хүмүүсийн сэтгэл шингэх тусмаа л монголчууд нуурусаа ариунаараа байлгах чадна. Лянхуу цэцгээ ариун байлгах чадна. Тэгэхэд бидний сайн үр дүрнэ. Тэгэхээр нуурлуугаа чиглэж сайн өсөд нэгдээд олонний хүч оломгүй далаа гэдгээ. Тэгээ та бүхэн яг уу ингээд ганц иргэний хийх гэсэн одоо сэтгэлд жоохон нэмрэгөөд нуур ус руугаа
Тийм өгөхөд би хүлээгээд авах бэлэн байна. За маш их баярлалаа. Үнэхээр гайхалтай зочдтой ингэж орсондоо маш их баяртай байна. Далайн Мгм. ээжийг үнэхээр ачтай буянтай ажил хийж явдгийн таны ажил үйлс цаашдаа маш өргөн дэлгэр байх болтугай гэж өрөмөр байна. Тэгээд би бас нэг Аа, жишээ хэлбэл одоо энэ Японд би амьдардаг аахгүй. Тэгээ Япончууд ч яа. гадамжинд ингээ хогоо ингээд хайдгуу. Тэгээ хаялаач гэсэн ингээд карманда хийгээл би ингээд ерөөсө гудамжинд ингээ хог хайдаг. Карманда хийгээл аваад явдаг би. Бүр айгаад За. хайдаг. Тэгээд ингээ гудамжинд хаях юм бол одоо ингээл энэ яагаад гудамжинд хогоо хайчих вэ? Хүн болгон хараад байгаа юм шиг санагдаад бүр өстө хавжил карманда хийхгүй бол болохгүй юм шиг тийм мэдрэмжтэй Мгм. хүн ард нь тийм соёлтой болцсон. Тийм байгаа хгүй. Тийм Мгм. эрүүн шиг одоо монголчууд маань одоо ингээд годомжинда хогоо хаях нуур усандаа далайг аялал зугаалаад явсан бол одоо далайгаа цэвэрхэн байлгаад хогоо өөртөө аваад явах ийм гомсартай ингэж байгаасай гэж бас ингэж уриалж байна л да. Тэгээд энэ Мгм. манай ахын маань ажил энэ ачта буянтай ажил үйлс минь улам сайхан дэлгэрч далайн ээж нь ингээд тунгалаг бадамлын гоо цэцэг минь ингэж сайхан дэлгэрч олон монголчуудын оюун ухааны сэтгэлийг ингэж ариусгаж байгаасай гэж ингэж өрөөмөр байна. Мгм. Тэгээд танд одоо хэлэх зүйл байна уу? Одоо миний асуугаагүй үлдсэн юм байвал одоо хэлнэ үү Тийм гэж. байна. Тэгээд 260 гаруй нэр төрлийн шууд нөтлөөр дэх харуулсан нуурын үргэлжлэлт дагуу Аа. Монголд одоо номер 1 агуу шаарл байж байна. Агуу Аа. ших харл гэдэг. Бас л их харл гэдэг их хорон гэдэг шиг тийм. Тэгэхээр нэг одоо миний иргэн хүний хувьд жилийн дөрөв үйлрэл 40 км-ийн одоо урт нуурын цэвэрлэгээ би уйлзсан намргүй хийж байгаа. Тэгэхээр яг уу та бүхэн намайг бас хүндэтгээд ингээд таны одоо танд би бас миний хийж байгаа энэ үйлс маань сонирхол татаад таны бас хүнд зочноор хүрэгдсэн нь бол бас сайхан завшаантай хэрэг гэж бодож байна. Энэ бол бас байгаль их өрөөл бас бүх судлаа зохицуулж байгаа байх. Тэгээд танд бас хүрсэн байх. Та бас нэг буйны садан байх гэж бодож байна. Тэгэхээр яг хуу хүн бүр ухамсартай байгаад өөрөө л хариуцлагатай байгаад чихрэх тамхины одоо иш хайж байгаа хэрглэж байгаа чихэрний цаас гэх мэтээс л асуудлаа эхлээд өөртөө л хянгаа байж чадвал яг Японд амьдардаг шиг тэр соёл Монголд урдамж байсан. Цаашиж яваад явах бах. Тэгээд далайн нуурын сайн үйлс маань олон түмэнд түгээхийн үйлсийг маань өөрийнхөө энэ та бас сайн үйлсэн байна. Үйлстэн байна. Тэгэхээр олон хүмүүс очиж олон хүмүүс өчөх тусмаа бид нар нуур усаа ариун тунгал мэлмрүүлж чадна. Тэгээ би та бүхэнд баярлалаа. Таныг одоо ариун цэцэгтэй Бадамлын хатан далаа нуур, хаар нуур, чоноор айхын гол, завхан хатан ээж, дөргөн нуур, олон холбоо нуур, хэрэгс нуур, олон сайхан нуур таныг ивент итгэх болтугай гэж би тэрэл дэвшүүлье. Нуур бол Маш хүчтэй. баярлалаа. Тэгээд ус бол маш хурдан мэдээлэл дамжуулдаг. Бидний ерөөл дэлхийн ертөнц Монгол орны ард түмнийг сайхан ухамсартай байлгаж нуураа хамгаалах энэ үйлс бол түгэн дэлгэрнэ гэхэд би итгэлд өрн байна. Танд одоо олон нууруудынхаа нэрийн өмнөөс талархлаа. Олон шуудынхаа өмнөөс талархлаа. Тэр зэрлэг гахаа хотон шувуу, тэр бүх ан амьтан өв сургамал, тэр нууран дотор байгаа бүх ургамал миний мэдхгүй олон мянган доомшгүй тэр өв сургамал үндэс тэр бүхний зүйлээс таныг би залбирлаа. За маш их баярлалаа. Ийм хүндэтгэлтэй хүндэтгэл хүлээж авсанд маш их баяртай байна. Тэгээ миний хувьд маш их сэтгэл хөдлөж байна. Ийм сайхан зочныг урьж оруулж ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд энэ далайн ээжийн хүү болсон ийм сайхан ачтай буянтай хүний маань ариун үйлс нь улам дэлгэрч явах болтугай. Монгол зан олон миний хүнийг дэмжиж цаашаах нь ажил үйлсэд нь улам их дэмжлэг үзүүлээсэй гэж хувийн зүгээсээ маш хүсэж байна. За тэгээд анхаарал Хичээнэ. хандуул маш их баярлалаа. За